Hej och välkomna till dagens gudstjänst. За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө цуглаандаа тавтаа морилцгоо. Våra sommargudstjänster har vi spelat in här i vår fina församling i Hässelby. Тэгээд бид өнөөдрийнхөө цуглааныг энэ гайхалтай сайхан цуглаан дээр цуглааныхаа байран дээр бид бичлэгээ хийж байна. Så varmt välkomna in. Тавтаа морилцгоо. Hässelby New Life цуглаан шүү. За магтаал бүр гэдэг дуу бүгдээрээ дуулцах юм. Бурхандаа бүгд магтаал бүрийг өргөцгөөе. Магтаалын үгнийг бүр окордыг бүр цогцол бүр даралтныг бүр эзэнт магтаалаад магтаал бүрийг эзэнд өргөцгөөе. Магтаал бүр бидний бурханд магтаалын маань үгнийг бүр энэ аялгау бүртэйгээ бидний бурханд магтаалдаг магтаал бүр бидний бурханд бид бурхандаа эзэн эзнийг магтъя хэмээн дуулцгаая. Бүх алдар бүх цог жавхлан түүнд очих зохистой. Бидний бурханд бүх магтаал нь байх зохистой. Бидний бурханд бүх магтаал нь байх зохистой. Магтаал бүхий бидний бурханд Бурхан та бол миний аврагч. Бурхан та бол миний эдгэгч. Бурхан та намайг хүлээн авахч. Yes, тийм ээ, тэр бол. Yes, тэр бол тийм. Тэр бол миний аврагч. Тэр бол миний эдгэгч. Тэр намайг хүлээн зөвшөөрөгч. Магтаал бүхэн зөвхөн бурханд байх болтугай. Det finns en sanning som står kvar. Нэгэн үнэн бий. Үрд мөнхөд байдаг нэгэн үнэн бий. Энэ бол Есүсийн нэр. Надад байгаа нь тэр баталгаатай найдвар бий. Энэ бол Есүсийн нэр. Тэр нэрийг нь Есүс гэдэг. Бүх өвдөг бүхэн нэгэн өдөр түүний өмнө сүгдэг болно. Түүний агуу гэрх мэдлийн өмнө өвдөг сүгдэг болно. Учир нь түүнд бүх гэрх мэдэл байдаг. Есүсийн нэр бол үрд мөнхөд тэр хизээч өөрийнхөө эрх мэдлийг тэр хизээч эрх мэдлээ бидний эсрэг ашигладаггүй.
Энэ нэр бол аварч чаддаг. Есүсийн нэр бол аварч чаддаг. Өөр ямар ч нэр биш. Үзэн ядалт алга болж бузар муу зайлж Есүсийн нэрээр бузар муу зайлж үзэн ядалт алга болох болно. Есүсийн нэрээр найдвар сэргэж бид амьдралыг авдаг юм аа. Түүний эрх мэдлийн өмнө бүх өвдөг сөгдөх болно. Би өөрийнхөө найдвар дээр хараагаа тавих болно. Миний найдвар бол Есүс Христэд байдаг. Би өөрийн найдвараа түүн дээр тавих болно. Би хараагаа тэр найдвар дээр тавих болно. Би Есүсийн нэрэнд итгэдэг юм аа. Би Есүсийн нэрэнд найддаг. Энэ нэр бол аварч чаддаг. Зөвхөн Есүсийн нэр биднийг аварч чадна. Өөр ямар ч нэр биш. Есүсийн нэр бол үрдэм өгөхөд тэр баталгаатай тогтвортой нэр юм аа. Тэр хизээж ирэх мэдлээ ашигладаггүй. Зөвхөн Есүсийн нэр, Есүс Христийн нэр биднийг аварч чадна. Өөр ямар ч нэр биш, ямар ч нэр биш. Хүн төрлөختнийг аварч чадах ямар ч нэр үгүй. Есүсийн нэрээс өөр ямар ч нэр үгүй. Энэ нэр Есүс энэ нэр бол аварч чадна. Өөр ямар ч нэр биш. Есүсийн нэр энэ нэр аварч чадна. Зөвхөн энэ нэрээр аварч чадна. Өөр ямар ч нэр биш. Тэр хизээч ирэх мэдлээ ашигладаггүй. Тэр хизээч тэр үрдэм өгөхөд оршин тогтдог нэр юм аа. Тэр ганхдаггүй нэр. Heavenly Father, we exalt you. Тэнгэр дэх эцэг минь, бид таныг өргөмжилж байна. Бүх зүйлс таны үгтэй холбоотой, таны үгэнд холбогдсон. ертөнд таны ариун цог жавхлан тунхаглаж тэнгэр элчнэр баясан хөөрч алдрын таны алдрын өмнө Магдалины дугаар бүх тэнгэр элчнэр баярлан хөөрчин. Бурхан таны уул руу хэн өгсөж чадах юм бэ? Эзэн таны оршихуйд хэн зогсож чадах юм бэ? Шуурга бүхэн хааны нэрний өмнө дуулууртаа захирагддаг. Энэ бол тэр нэр бол Бурханы хураг, миний хаан Есүс Христийн нэр юм аа. Тэнгэр дэгэцэн байна. Бид таныг өргөмжилж байна.
бүх зүйлс таны үгээр таны үгтэй холбоотой. ертөнц таны ариун цог жавхлан тунхаглах болно. Тунхагладаг. Тэнгэр элч нар таны сүр жавхлангийн өмнө дуу аялгуугаараа баярлан хөөрдөг. Бурхан таны уул руу хэн өгсөж чадах юм бэ? Эзэн таны оршихуйд хэн зогсож чадахгүй? Бүр шөөрөг бүхэн таны хааны нэрэнд дуулууртаа захирагддаг. Тэр бол Бурханы хураг. Түүний нэр бол миний хаан Есүс Христ, аврагч эзэн, Бурханаас ирсэн аврагч эзэн. Den här söndagen så ska vi fortsätta vår serie om lärdomar från livet. За энэ бүтэн сайдраас бүтэн сайдар бүгдээрээ амьдралын хичээл гэдэг цуврал номлолоо үргэлжлүүлнэ. Өнөөдөр бүгдээрээ хоёр эмэгтэйчүүдтэй уулзах болно. Тэр нь Нүүми, Рут гэдэг. Тэр Библиэдх Рут номноос Рут гэдэг нэртэй номноос бүгдээрээ суралцах болно. Тэгээ бидний олонх маань шинэ газар, шинэ зүйлийн талаар мэдлэгтэй байгаа. Бид нэр шинэ сургуульд, шинэ ажилд орсон байдаг. Шинэ хот руу нүүх эсвэл бүр цоо шинэ улс орон руу нүүдэг байж байгаа. Талаар мэдлэгтэй. Тэгээд альва шин зүйлийг бид нар эхлэхдээ бид нар тэнцтэй гоё зүйл болно даа гэж хүлээдэг ч гэсэн мөн хүсэл мөрөөдөлтөд хүлээлттэй байдаг ч мөн үүний зэрэгцээ санаа зовноос айдас бас байдаг байж. 25 жилийн өмнө би болоод манай гэр бүлийнхэн Америкийн Кентуши гэдэг хот руу нүүсэн байж байгаа. Тэгээ тэр жижигхэн тосгон нь Велмор гэдэг нэртэй. Тэгээ бидний хувьд тэр цог шинэсэн. Тэгээ бүр үнэндээ бид нар тэр яг ямар юм болоо зургийг ч үзээгүй. Тэнд ямар ч хүн танихгүй. Мэдчихсэн нэг зүйл маань юу вэ гэхээр зэрэг дараагийн жил нь би тэнд христчин их сургууль сурна гэдгийг мэдчихсэн. Тэгээ бид нэр гэр бүлээрээ тэнд амьдрахаар явсан. Сургууль маань байх байр бэлдсэн. Тэгээд нэг гайхалтай зүйл нь юу гэхээр тэнд хоёр оюутан бидэнд тэнд шинэ газар оршин сууж тэр дасархад бас заахаар хоёр оюутан байсан. Тэгээд тэр хоёрын тусламж үнэхээр үнэлэхийн аргагүй гайхамшигтай байсан. Тэгээд шинэ газар очих үед мэдэхгүй маш их зүйлүүд байж. Тэгээд ихний жил дууслаа. Тэгээд бид тэрээ жилээ дүгнж ярилцлаа. Тэгээд надаас ийм асуулт асуусан. Тэгээд саяны өнгөрсөн жил чамд ингээ бахархах зүйл юу байваа гэж асуусан. Харин би нэг зүйлээр бахархсан байгаа. Бидний хүү Эрик. Тэгээд тэр би үнэхээр бодохдоо хүү маань энэ дэлхийн үнэхээр зоригтой хөө гэж хэлсэн байна. Тэгээд тэр бол бидний баатар. Тэгээд хүү маань дөнгөж сургууль 10 жилийн дунд сургуулийн 1-р анги эхэлсэн байна. Тэгээд тэнд зөвхөн хүү маань очиод удаагүй хэдхэн 7 хоногийн дараа сургууль нь эхэлсэн. 6 настай байсан. Хэдхэн англи үг мэднэ. Тэгээд сургууль цуглах өдөр эхэллээ. Сургуулийн шар автобус ирлээ, ажуух ирлээ. Тэр буудлын дээр сургуулийн бусад хүүхдүүд бас хүлээж ирсэн. Яг нэг кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр гардаг яг автобус байдаг да. Тэр автобус яг сэтгэлд маань дууссан.
värld. Forrest Gump гэдэг кинодаг тэрэн дээр яг тэр дүр зураг байсан. Тэр хүүд маань нөгөө тэр бяцхан хүү автобус руу алхаж орсон. Гадаад орон тэгээ магадгүй түүнийг огт танихгүй тэр ертөнц аимшигтай ертөнц үйл байж байгаа юу ч мэдэхгүй тэр өдөр би хүүгээр När бахархсан байна. familjen och de saker man har runt omkring sig är ordnade och trygga. Магадгүй таныг цааш шинэ газар ирэх үед гэр бүлийн чинь айс нөхдүүд чинь ч юм уу тосч хүлээж авах үед өөр ертөнц байдаг байж байгаа. Тийм тохиолдолд бол яг аюулгүй амар байдаг. Ett helt nytt land. Зарим бидний олонх маань өөр улс орн, цоошин улс орн, цоошин хэл, цоошин Också med bagage цагагаар шал өөр av sorg, av trauma тэгэнгүүт och förluster. амьдралдаа хүнд ачаа үүрчихсэн, уй гашуу, гэмтцэн, шаналцсан, гар цохиролтой, уй гашуудаа тийм хүмүүс тийм ачаа багаж ачаа үүрчихсэн хүмүүс ирж. Тэгээ Рут номон дээр Рут ном яг ийм түүхий тухай өгүүлдэг. Тэгээ энэ Рут номон дээр юуны тухайсан хэрэг нэг залуу хос гэр бүлээ орхоод эх орноо орхоод өөр улс орлоо сайн сайхан найдвар ирээдүг хаагаад явсан байдаг. Mannen dör och lämnar Тэгээд fru тэдний хүсэж яасан шиг байсангүй нөхөр нь нас ороод хоёр хүүтэй үлдсэн байдаг. och de här växer upp och gifter sig med flickor från trakten. Тэгээ хоёр охтууд нь хоёр хүүхэд нь өсөж эхнэр үүдтэй болсон байгаа гэр бүлтэй. Och kvar Тэгээ är хэдэн жилийн дараа berättelsen хүүхэд нь нас egentliga början орчихсон. är 3 änkor. Тэгээд үндэ яг түүхийн номын Рут номны маань эхлээд ямар түүхээр эхэлдэг вэ? Djupare. Гурван бэлэвсэн эмэгтэйчүүдээр эхэлдэг байж байгаа. Тэгээд тэдний тэр уй гашуутай аимшигтай амьдрал Utan hem. эмгэнэлт амьдрал нь харанхуугаар дүүрэн. Тэгээ тэр ядуурал ирээдүй байхгүй, орон гэр байхгүй, ямар ч боломж байхгүй. Тэгтээ магадгүй тэднэрт юм найдварын зураас байсан байж магадгүй. Ursprungsplatsen. За төрсөн, өсөж төрсөн их орнолуугаа буцъя någon där som skulle kunna гэсэн hjälpa тэр dem. найдвар байж магадгүй. Тэр газар тэнд очихлаар надад бидний туслах хүмүүс байж магадгүй. Тэр найдвараас Kanske inte så тэгээд långt явна. geografiskt sett. Тэнд тэр гашуудсан найдвартайсан аялал ихэлсэн байж байгаа. Магадгүй газар зүйн байрлалын хувьд тэм хол байгаагүй бах. Гэхдээ тэдний хувьд сэтгэл зүйн хувьд болоод соёлын хувьд болоод нийгмийн харилцааны хувьд маш урт аялал байсан. Тэр оршин сууж байгаа амьдарч байгаа газраас хэсэг явсны дараа тэгээд тэнд шийдвэр De andra гаргасан två var байж. på väg bort. Номи болохоор тэр настай эмэгтэй хадам ээж нээж. Тэгээ Номи юу хийсэн бэ? Тэр хоёрыг өөрийнхөө Номи өөрийнхөө төрсөн нутаг руу явах болсон ба. Тэгээд хоёр Att också бэр охтуудаа өөрсдийнхөө төрсөн нутаг руу буц гэж шийдвэр гаргасан ба. Харин нэг нь яасан гэхээр Номиг ятгалгыг төрсөн нутаг руу явах ятгалгыг дагсан. Нөгөөх нь үгүй. Den enda Här, som något följde till. Nomis råd. Den ena följde Nomis råd. Den andra Rut. Номи юу ч хийсэхээр хоёр бэр охтуудтай юу ч хийсэхээр өөрсдийнхөө соёл руу, өөрсдийнхөө гэр бүл рүү, Och den här avgörande punkten төрөсөд så рүү möter vi några буцаад av гэж. Bibelns Нэг нь vackraste түүнээс ord om нэг нь vänskap och түүний trofasthet. саналыг ятгалгыг дагсан нөгөөх нь үгүй. Тэгээ Библиэлд энэ Рут түүнийг дагсан байж байгаа. Хоёр бэрийнх нь нэг. Rut hon Тэгэд энэ motiverar sitt val Библиэлд att ta den här найз avgörande нөхөр steg. болоод итгэмжтэй байдлыг гайхамшигтай үзэсгэлэнтэй үг байгаа. Тэгээ Рут Att följa ийм med шийдвэр Nomi гаргасан med байж байгаа. följande ord. Тэгээ Рут юу хийсэн гэхээр энэ доор хүүгийг ингэж хэлсэн байна. Рут намын 1:16 дээр För dit du går, går också jag. Och där du харин stannar, Рут stannar jag. таныг орхиж таныг дагахаас Och din Gud. буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би ч суун. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан. Рут 1:16. Библийн найз нөхөр болоод нөхөрлөл болоод итгэмжтэй байдлын Så хамгийн үзэсгэлэнтэй återvänder үг. dessa två kvinnor till Nomis hemstad Betlehem.
And then these За two тэгээд women Рут returned буюу to Номи, Naomi's hometown, Номигийн Bethlehem. төрсөн нутаг Men hur ska de Бэтлехэм klara руу sig? явсан баг. But how were they to survive? I den här nya Тэнд situationen, очиод på den här nya яаж амьдрах platsen. вэ? In this new situation, Шинэ this new нөхцөл place, байдал, шинэ газар болж байгаа Рутийн Ett хувьд av de sätten цоо som шинэ улс fattiga орно människor шүү дээ. kunde få hjälp på den här tiden one of the Тэгээд ways тэр that үед poor нэг people тийм could нөхцөл help байдал байдаг was гэсэн ядуу var att de хүмүүс kunde få samla тусалдаг ihop тийм нэг säd байдал байсан efter байгаа. Тийм skördearbetarna тусалдаг som de inte fått med sig under тусламж skörden. байсан. is that they could collect seed Ургац from- хураалтын үед ургацаа хураагаад тэгтээ бүгдийг хураахгүй тэр үлдэгдлийг Rut ядуу söker хүмүүс upp en үлдээдэг åker үе och börjar байсан байж samla байгаа үр ihop det тарианаас. som blivit över efter skörden där. So Ruth, she finds The- a Рут яасан хэрэг нэг тариан талбай болоод тэр тариан талбаанаас үлдээсэн Och nog тэр behövdes үр det både тариаг mod түүсэн och байж байгаа. målmedvetenhet för att trotsa fördomar and now courage was needed to Тэгээ conquer Рутыг her харахаар Och sin хэдийгээр egen Рут stolthet. тэнд маш аюултай зүйлч тохиолдох боломжтой байсан. Мөн өөрийнхөө тэр бардамналд өөрөөрөө бахархах тэр бахархал бүх зүйлээ орхиод харин тэр яхнууд зориг болоод зориг бүр өөрийн мэдижсэн тавьсан тэр зорилгын дагуу түнд зориг түнд хэрэгтэй байсан байж. Det visar sig att den där åkern som Зориг Rut arbetar хэрэгтэй på бас tillhör зориг en nära хэрэгтэй байсан байна. släkting till Naomi. It comes to be that the field Тэгээд that Ruth is working at Рутийн belongs очиж to a ажилласан close тэр family member of тарианы Naomi. үр тариаг түүсэн тэр тариан талбай Номигийн And then хамаатан this байсан. family member organizes so that Ruth can continue to work on the field. Och till Naomis stora häpnad kommer hon Тэгээд тэр тариан hem med så талбай дээр mycket Номигийн säd хамаатан And тэр to тариан her талбай дээр үргэлжлэн үргэлжлүүлэн att ажиллахыг hoppet tänds om att зөвшөөрсөн. kanske någonting mer är på gång att hända. that the hope is ignited that maybe something more Тэгээд can тэр happen. тариан талбай эзэн түүнийг Рутыг тэнд ажиллахыг зөвшөөрсөн нь энэ ямар нэгэн зүйл болохыг эхлэх байсан байна. As the man is called, Тэгээд тэр хүнийг тэр тариан талбай эзний нэрийг Боаз гэдэг. is a close family member, and that he, Enligt Mose lag är skyldig att ta sig an henne. according to the law of Moses, is responsible to Боаз take юу гэхээр Номиг хууль зүйн хувьд анхаарал тавих халамжлах тэр хуулинд тийг заасан Мөсегийн хуулинд тийг заасан байдаг. Хууль зүйн хувьд анхаарал тавих ёстой and хүн then нь the day comes Боаз when Boaz байсан is байна. thrashing Тэгээд тэр the тариан талбайтай. harvest, Och när man är färdig så firar man en stor fest. and when you're done, you celebrate with Тэгээд the тариа хураалт дууслаа. Тариа хураалт дуусны дараа ургац хураасны дараа with баяр the болдог darkness байж of the night байгаа. as protection. Så smyger Rut sig ner mot tröstplatsen Тэгээд тариа хураалт ургацын баяраа хийгээд där шөнө Boaz ligger och sover. Where Boaz is laying and sleeping. Рут Боазын унтж байгаа газар руу очисон. Очоод Боазын хажууд очоод Boaz undrar хэлсэн. vad är det som händer? And in the middle of the night, Boaz wakes up Боаз шүн дундсэрээд юу хажууд нь унтж шít. and Хараад Ruth гайхсан. acknowledges himself. Тэгээд Рут Och utmanar honom att ta sitt Rut. ansvar för henne. мэдж байгаа түүний хажууд очисон шүү дээ. Тэгээд юу гэж хэлсэн Och гэхээр jag tänker Боаз att Boaz är nog både хариуцлага үрээ гэж хэлсэн байгаа. Хариуцлага биелүүлээ гэж хэлсэн байна. Боаз юу вэ гэл. And worried. över Тэр hennes санаа зовсон förståndsamhet. байж байгаа. Түүний хэлсэн тэр хариуцлага Men хүлээн lovar att хэлсэн lösa үгэнд de juridiska problemen som түүний тэр fortfarande hindrar тавьсан honom. санаачлал түүний тавьсан тэр үгэнд хэлсэн үгэнд Боаз санаа зовсон. That is hindering. Från att ta hand om henne Тэгээ och Боаз ge дараагийн henne ett өдөр нь nytt яасан hem гэхээр och en ny familj. Боаз Рутэд анхаарал халамж тавихад нэг саад байсан байгаа. Тэр саадын талаар маргааш нь тэр асуудлыг шийдсэн Så байж tar sig байгаа. Boaz an Яг saken тэгвэл өөр хүн Boaz хариуцлага хүлээх takes байсан. care of things, och så gifter han sig snart med Rut. and he soon marries Ruth, Och tillsammans så får de en son. and together they have a Хуульцэн son. хариуцлага хуульцэн хариуцлага хүлээх хүнийх нь асуудлыг шийдээд тэгээд дараа нь Боаз яасан гэхээр Руттэй гэрэлсэн байж байгаа. Grandfather. Тэгээд Рут Боаз хоёр гэрлээ. Тэгээд хүүтэй болсон байгаа. Тэр хүн юу гэхээр агуу хаан Давидын өв эцэг ийг төрүүлсэн Vad байж. kan vi lära oss av Rut? Тэг энэ түүх яагаад онцгой яагаад энэ чухал мессеж байгаа юм бэ бидэн зориулаад Background Som blev en viktig länk Рут i både тэс berättelsen om kung өөр David улсын дэсэнд очсон that байж became байгаа. an important link in the story of King David. och långt senare i Тэгээд evangelierna тэр om өөр Jesus. улс үндэстэнд очоод Рут Давид хааны Låt mig lämna tre тэр Давид saker. хааны өв эцгийг төрүүлэх эмэг их нь болж бүрсүүлдэ Есүсийн тухай сайн мэдээний тэр I den hebreiska bibeln удам нь återfinns болсон Ruts
bok байж bland байгаа. За skrifterna. тэгээд энэ чинь сэдвүүдээ гурван зүйлийг харъя. Нэгдүгээр The book of Ruth is in the scriptures. Еврей Библиэлд буюу хуучин гэрэн дээр Eller энэ läses Rut ofta i nomen. samband med den skördartid som infaller vid pingst. Рут номыг And is тэр read, ургацын баяраар along the time уншдаг of байж байгаа. harvest. Ургацын баяр нь юу вэ? Ургацын Kanske är det en еврейчүүдийн händelse som ургацын ser ut баяр som юу en гэхээр tanke. Пентекостийн And maybe it's a Пингст event Пентекостийн that өдөр comes байдаг. before. Энтэй холбоотой Att det är байна. just berättelsen om en människa från ett annat folk That is a person from another people group. Тэгээд энд som яагаад энэ läses яригдж байгаа under вэ den гэхээр högtid зэрэг då anden utgjuts өөр över alla människor. үндэстэн That's read at a өөр time when the үндэстэн Spirit was poured out еврейчүүдийн over all people. еврейчүүд Och alla de буюу tidigare Израиль улсад gränserna mellan ирж vilka som var innanför Элсэн тухай eller Рутийн utanför энэ түүхийг And all the уншдгийнх нь previous учир нь юу гэхээр boundaries of who was within and уншдаг нь юу and гэхээр outside of the kingdom of Пентекостийн God. өдөр ариун сүнс хүмүүсийн дээр цутгах үед Kanske har vi här också ett tidigt Бурхны ард exempel түмэн på den тэр Бурхны sanning ард түмний дотор бөгөөд гадна талд нь байсан хүмүүсийн som хэл apostel хязгаар Petrus ger uttryck för i арилсан sin тэр predikan баллуурдаж hemma hos арилгагдсан байж байгаа. Peter expresses in his preaching at Тэгээд энд Peter's бас home. шингээрээр Петр энхүү хэлсэн байдаг. The Roman officer in Петр Han säger så här, Корнелийн гэрт бас ийхүү nu ярьсан, förstår jag ийхүү verkligen заасан att байдаг. Gud Хэлсэн inte байдаг. gör skillnad på människor. Utan Цэсар tar дэх emot den офицерын som тухай, fruktar honom och gör det som Ром är rätt, офицерын тухай хэлсэн vilket байдаг. folk han än tillhör. Now I Үйлс realize 10:34-аас that 35 God дээр does not ингэж show хэлсэн байна. favoritism, but accepts from every nation Петр one ам who нээж fears him. бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд түүнээс эмээгч зөвийг үйлдэгч алив үндэсний хүн түүнд таалагддаг гэдгийг би үннээр ойлговоо гэж хэлсэн Comes байна. up again and again in the Hebrew text. За Det тэгээд ordet яг chesed энэ чинээс тэр еврей текстнээс нь тэр еврей үгийг харах юм бол энэ үг түлхүүр үг байж ibland байгаа. också översatt За энэ үг нь юу гэхээр That means хасад гэдэг үг байж байгаа. Энийг юу гэж хэлдэг вэ гэхээр нэгүсэл, энэрл, сайн байдал, итгэмжтэй байдал бас заримдаа хайр гэж илэрхийлсэн байдаг. Ийм утгатай хасад гэдэг еврей үг. when Naomi is about Энэ to үгийг separate from еврей her текстэнд son's wives, хэрэглэдэг. she says, Тэ Må Herren visa godhet, chesed, mot er. Номи Så som ni har өөрийнхөө gjort mot de döda хүүхдүүдийнхээ одоо бэр охтуудаас салахад хэлсэн байж байгаа салхаас өмнө тэдэндээ хэлсэн байж байгаа энэ охтуудаа ерөөсөн байдаг бэр охтуудаа ерөөсөн байдаг När нэгийн Boas talar 8 med дээр Rut första хэлсэн gången байна. erbjuder Herren Rut både нэг mat och 8 дээр vatten och de andra та förarbetarna. нар өөд Mellan alla болгосдод förarbetarna маань säger болон han, надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн энэрл хараар хандах болтугай. Тэгээ энэрл хараар гэдэг үгийг хесед гэдэг үгийг varför ser du хэрэглэсэн på байдаг. mig med välvilja, Мөн chesed, Боас och бас tar dig an mig, Рутэд ингэж fast хэлсэн jag байж är байгаа. en främling? Түүнийг хоол болоод тэр усаар дайсан байдаг штэ. Ургацын үед тэгээд 2:10 дээр ингэж хэлсэн När байна. Rut berättar för Naomi om mötet med Boas säger Naomi, 2:10 дээр тэр эмэгтэй нүрээ газар унан мөргөж би гадны хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж та намайг анзаарна вэ? Тэр тааллыг олно гэдэг үгийг хасад гэдэг үгийг тааллад энэрлийг олсон бэ гэж хэлсэн to the байна. living and the dead. Мөн дараа нь när Rut gjorde sitt nattliga besök hos Boas och bett honom att ta ansvar мөн för henne, så 20 дээр säger Boas, Боас бус When Ruth visits Boaz at night, Боас and бас asks ингэж the хэлсэн байдаг responsibility 2:20 for дээр her, Boaz says, välsignad är du av Herren min dotter, nu har du visat ännu större trohet, chesed, än förut. the Lord bless you, my Аха daughter. He replied, Ноа This kindness Номи is greater than that which you showed. 2:20 дээр Номи бас өөрийнх нь бэлдээ хэлсэн байгаа. Эзэн түүнийг эвээх болтугай тэрээр амьд хийгээд үхэгсэд энэрл нэгүсэл үзүүлэхээ зогсоодоггүй эзэн билээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бас нэгүслийн тухай үг хэлэгдсэн байж байгаа. Мөн 3:10 дээр бас хэлсэн байна. 3:10 дээр охин минь чамайг эзэн ивээх болтугай Номи Рутэд хэлсэн байна. Ийхүү үйлцэн үнэнч байдал чинь өмнөхөөс ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй гэж хэлсэн байна. Энд бас үнэнч байдлын тухай хэлсэн. Тэгэхээр нэгүсэл үнэнч байдал энэрл сайн сайхан хайр гэдэг үг маань хесед гэдэг еврей үгийг энд Att det ашигласан just är хэрэглэсэн байж. berättelsen om en kvinna från ett annat land
just this story of a woman from a foreign background Och hennes sätt att förkroppsliga denna Guds Тэгээ энэ trofasthet түүх бүр and өөр her улсаас way өөр of улсад очсон humanizing God's faithfulness эмэгтэйгийн i och genom sina итгэмжтэй handlingar байдал, och sitt liv хадам ээжтэй үзүүлсэн итгэмжтэй байдал, som gör denna chesed, тэр итгэмжтэй байдал, тэр хайр инэрлээ хадам ээжтэй үзүүлсэн хайр инэрл итгэмжтэй байдлаа үг болоод үйлдэлээр харуулсан Ruts bok är också en berättelse om heder och гайхалтай offer och хайр öppen болоод gemenskap. итгэмжтэй байдлыг бид бас бусдад харуулахаар суралцах хоёр дахь зүйлмаар байна. Det är en berättelse om hur förnedring och utanförskap Тэгээд гурав дахь зүйл нь ихээр Рут номноос бид юу сурах вэ гэхээр энэ får ett slut och гайхалтай används i эргээд холбогдож байгаа нөхөрлийн тухай байж байгаа. På så Харилцаа sätt холбооны finns det en тухай. parallell här med det som sker med Job. Тэгээд бүх зүйл нэгүслэр төгссөн байж байгаа. Precis som i berättelsen om Тэгээд яг Job энийг харах бас hade нэг Naomi förlorat allt. библик текстийг харах юм бол Йобтай адилхан Йобын тухай Йобын түүхтэй бас адилхан. Яг Йоб шиг Номи яасан гэх бүх зүйл алдчихсан байсан. Тэр орон гэрээ алдсан, гэр бүлээ алдсан, өөрийн их оронгүй Рич тэгээд өөрийн орон гэр байхгүй, өөрийн төрлөх нутагч байхгүй юм байж. Ja, Noomi. Och hennes Тэгээд бурхан яасан гэхээр Номид тэр өөрийн гэрээнийхээ тэр итгэмжтэй байдлаа бурхан бас харуулсан байж байгаа. Хэдийгээр Номи явсан ч буцаад ирэхэд бурхан тэр бүх зүйлийг харуулсан байж. Тэгээд бурхан тэр агуу ерөөлийг түүнд харуулсан байж. Мөн энэ нь юу гэхээр Рутийн тэр зоригтой байдал, түүний итгэмжтэй байдал Номид энэ зүйлийг боломжтой болгосон юм. Så frestas vi att definiera oss själva Тэг яг Номи шиг genom det som sker. яг Номи шиг бид яадаг вэ гэхээр өөрсдийгөө ингэж тодорхойлдог байж. Юу болж байгаа зүйлээрээ бид өөрсдийгөө тодорхойлдог. Амьдрал маань юу тохиолдож болж байна. Vi definierar Тэгээ Gud бид нэр också. жоохон тэмцэж байгаа. Ямар хэцүү юм бэ гэнгүүтэл бид өөрсдийгөө тодорхойлоод явцдаг. Бид мөн Men den Gud som бид Rut бас berättar амьдралдаа om тохиолдсон тэр болж байгаа зүйлүүд нөхцөл байдал болоод тэр түүхүүдээр тусгаараа бид нар бурхныг бас тодорхойлждаг. där du just nu låter dig definieras av. Тэгээ Рут номонд дах бурхан бол итгэмжтэй Det som бурхан юм аа. du just nu fyller dig med oro The things that are filling you with worry eller kanske håller dig vaken om nätterna. Тэгээ яг одоо та санаа зовнилтой байгаа бол Ingenting av det. none of that хэрэг та яг одоо өөрийгөө болоод бурхныг ингээд өөрийнхөө нөхцөл байдлаар туршлагаараа тодорхойлцсон байгаа бол та бүр нойрчин санаа зовлоос болоод унтаж чадахгүй шүнжэнгөө сэрүүн байгаа бол Föra ditt liv till den түүний punkt хайр där du болоо säger, түүний нэгүслийг, түүний хайр халамжийг, түүний итгэмжтэй байдлыг таны амьдралын ямар ч саяны тэр бүх зүйлүүд тэр саад болох боломжгүй юм аа. Бурхан энэ бүх зүйлийг нэгүсэл рүү эргүүлж чадах юм. Учир нь vill jag бурхан be таныг om att du ska få бүтээсэн юм шиг uppleva байна. verkligheten. I Таныг бүтээсэн бурхан энэ бүх зүйлийг нэгүс рүү эргүүлж чадна. Бүү мартаарай. God's hesed Idag today och i varje dag i ditt liv. and every day. Тэгээ өнөөдрийнхөө цуглааныг ингээд дуусгая. Тэгээ бурхны хайсад өнөөдөр болоод таны амьдралд өдөр бүр тэр жинхэнэ бодит Genom hängiven байх. kärlek, mod och Тэгээ Рут trofasthet That through Ийм love, хүн байсан. bravery and faithfulness visade vad denna хайр болоод итгэмжтэй байдлаа showed what this hesed meant. Idag kallar Gud байдлаараа тэр хайсад гэж юу вэ гэдгийг харуулсан хүн байж байгаа. Өнөөдөр бурхан таныг och i болоод ord намайг och дуудаж байна. handling And in Яг word, Рут шиг visa den байгаасаа här världen show this world үг болоод үйлдэлээрээ på Guds oändliga тэгээ энэ kärlek. дэлхийд харуулаач гэж яг Рут шиг харуулаарай. Тэгээ бурхны тэр эцэс төгсгөлгүй хайр итгэмжтэй байдлыг харуулаасаа гэж бурхан бидний дуудаж байна. Бүгд хамтдаа För att du har залбирцгаая. påmint oss om att Аваа яг одоо энэ цагийн төлөө reminded залбирч us байна. that you are faithful. att du tog hand om och att du tog hand om Та бидэнд өөрийг итгэмжтэй гэдгээ харуулсан таньда баярлалаа. Харуулдаг таньда баярлалаа. In their lives. att du tog hand om vårat liv i Та Номи болоод Рут тэдний амьдралыг And you took care та of тэдний our амьдралд lives анхаарал in the тавьсан. US.
Du har tagit hand om våra Та liv бас i många биднийг olika Америк sammanhang руу och situationer шилжиж genom- нүүхэд genom та бас анхаарал livet. тавьсан. And that you've taken Халамжаас. care of us through many different situations Oj. through life. Тэгээд Och jag vill бидний be för амьдралд var och en та som бүх är их med oss нөхцөл idag här байдал i та анхаарал халамж And I тавьж want to байсан pray танд for баярлалаа. everyone that's Итгэмжтэй with us байдлаа in харуулсан. service Att today. var och en ska få uppleva din Тэгээ яг одоо trofasthet i sitt liv. цуглааны маань сонсож байгаа оролцож Att var байгаа och бүх en хүмүүсийн ska төлөө få залбирч känna байна. att det som Тэгээд idag бүх händer хүмүүс och таны sker, итгэмжтэй And байдлыг that олж feel мэдэж that бүр what's happening мэдрээсэй. today, det är inte det sista ordet. it's not the last word. Du har det sista Тэгээд ordet. яг одоо өнөөдөр болж байгаа амьдралдаа олж мэдэрчээд байж байгаа. Яг одоо тэр байж байгаа нөхцөл байдал бол төгсгөл биш, харин төгсгөл нь танд байдаг юм аа. One of us. Så vi ber om din välsignelse över var och en den här Та sommaren. бидэнд So we pray for your та бид blessing тэр over each and сайн every тэр one this summer. Och сайн jag ber тэр att зүйлийг та vi också var och бэлдсэн en i байна. våra liv And also pray Тэмчрээс that танда each and баярлалаа. every one of us Тэгээ яг in одоо our цуглаанд ska kunna сонсож få vara байгаа бүх med хүмүүсийн төлөө och залбирч байна. förmedla din nåd och trofasthet will Тэг be a хүнд part хүнний of бүр sharing your grace мөн хүний бүрийн in амьдрал i andra människors liv. in other таны people's lives. De människor som vi möter. таны нэгүсэл болоо таны итгэмжтэй байдлыг бусад хүмүүст дамжуулах тэр сувгнууд Låt mig байхыг bara få ge залбирч några байна. ord av välsignelse till dig innan vi slutar gudstjänsten. Амен. Just want to give you a few words of blessing before we end the service. Må din väg За тэгээд gå dig цуглаанаа till дуусгаас mötes. өмнө таныг ерөөй, Och må vinden тань vara таныг din skepp. ерөөё. Och må solen Тэгээд värma таны din зам, kind. таны Må зам тэр regnet уулзалтын vattna själens- уулзалтанд хүргэх зам байх болтугай. Må Gud hålla Салхи таны найз байх болтугай. May the Наран road таны rest. хацрыг May бүлээцүүлэх the wind болтугай. be always at your back. May the Бороо sun таны shine upon сэтгэлийн your face. хөрсийг May the услах rain fall болтугай. softly on your fields. Эргээд дахин уулзтлаа Бурхны мутраас зурсан хэвээрээ байх болтугай. Sing hallelujah to our God. Glory hallelujah is to our God. Чи өөрийн мутраа таны дээр байлгасаар байна.